Сайн байцгаана уу хүмүүстээ та бүхэнд энэ орой мэндийг дэвшүүлье. Өнөөдрийн зочид маань маш их өөрмөгц. Сайн содон тийм байнга л инээж идэг. Манай гэрэлт ирээдүй чи яасан сайхан инээмсэглэлтэй баяр баясгалантай болоо вэ гэж андуурхаар одоо ингээд инээж идэг. За. Хэрвээ үзэгчтэй нэвтрүүлэг маань хэдий 22 цагаас та бүхэндээ хүрж байгаа хэдий ч өнөөдрийн зочид маань тусгай одоо хүүхдүүд ирсэн учраас бид нэвтрүүлгээ өдрийн цагаар бичсэн байгаа. Тэгээд өнөөдрийн манай бяцхан одоо бяцхандаа ч бас орохгүй яа. Өсвөр үеийн шилдэг. Өсвөрийн одоо шилдэг тамирчид ирсэн байна. Яг юуны аль спортоор хичээлдэг вэ гэхээр бас өөртөө сангой танилцуулчин тий. Хичээлдэг ийм хүмүүс ирсэн байна. За ингээд жавсаа та бүхэндээ танилцуулъя. За миний баруун гар зууж байгаа хүүхэд Цэлмэг. Цэлмэг маань Усын спортын Монгол улсын 1-р зэрэгтэй гэж байна. Оросын албаны улсын 2-р зэргийн тамирчин 2013 оноос шагшаа багт орж ингэж уралдаж байгаа юм. Мундаг хүс хэрээдүйтэй тамирч ирсэн байна. За урт насан маань ирсэн байна. Тэр хинээд муудаг өөр хөрхөн байгаа. За урт насан маань болохоор Усын спортоор 2014 оноос эхлэн хичээлсэн. 2019 онд насан туршидтын улсын аваргаас мөнгөн медаль, хүрэл медальтай, эдэрчүүдийн улсын аваргаас 2 алтан медаль, 3 мөнгө, 7 хүрэл авсан. 2019 оны 100 Унгар улсад зохиогдох дэлхийн аваргад оролцох эрхээ авсан юм гайхалтай охин байна. Усын спортын дэд мастер золтой гэж байна. За марал маань ирсэн байна. Хамгийн жижиг нөө. Арга жижиг харагдчихэ. Марал маань 2015 онд 7 настайгаас усын спортоор хичээлж эхэлсэн гэж байна шүү. 2019 онд өсвөр үеийн эдэрчүүдийн улсын аварга шалралт тэмцээнээс 1 алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль авсан юм. Мундаг тамирчин байна. Усын спортын Монгол улсын 1-р зэргийн тамирчин гэж байна. Хүү, чим надад эднээс төлөө 11 дэж ингээ 1-р зэргийн тамирч авчирч байгаа юм. Яа. Хин дээр шин. Өшөө. Мундаг юм. Тийм байна. Өшөө баг насны өшөө чамаас жоохон нас жоохон ийм цолтой хөхтэй аюу. Баг. Чи тэгэхээр Монголд нэг юм байна. Шилдэгүүдийн аваад тийм ирсэн. шилдэгүүдийн тийм. За сугар маань ирсэн байна. Сугараа сайн уу? Хамгийн инээд мутаа гэсэн. Тийм ээ. Амар инээд юм аа. Амар инээд юм аа. Сугарыг нэгээр найзууд нь бүгдээрээ дагаад инээдэг. За сугар маань болохоор 2014 оноос эхлэн усын спортоор хичээлж эхэлсэн. 2019 онд өсвөр үеийн эдэрчүүдийн улсын аварга шалгуулах тэмцээнд 2 мөнгө, 8 хүрэл 10 медаль хүртсэн юм шүү нийтдээ. Азийн хүүхдүүд ус спорт наадамд оролцох шигшээ багийн тамирчин нэгээр шалгарсан. Мөн усан сэлэлтийн спортын 1-р зэргийн тамирчин гэж байна. Энэ нар усын спортын 1-р зэрэг, усан сэлэлт гэхээр бас хоёр өөр юм яваад байна те. Дараа нь бүгдээр гоо дэлгэрүүлж ярэ. За сод мандах маань ирсэн байна. За санаа сод мандахаа хамгийн том нь. Тийм. За тийм баха. Би юу нэг таагаад байна. За сод мандах маань 2016 оноос усын спорт сургалтын төвд суралцаж эхэлсэн. 3 жилийн хугацаанд сурж байгаа юм шүү дээ. Тэгсээр нэ 2019 онд Унгар улсад бол одоо тэмцээний эрхээ авчихсан байгаа. 2020 онд хүүхдийн их наадамд оролцох бас эрхээ авсан байгаа. Ийм мундаг хүүхдээ. Тэг Монгол улсын усын спортын 1-р зэргийн тамирчин гэж шүү. Мундаг бай. За ингээд ийм гайхалтай хүүхдүүд маань манай өнөөдөр зөвхөн ирсэн байгаа. Тэгээд урилга хүлээж авсан хүүхдүүдэд маш их баярлалаа. За хамгийн ихний асуултаа та бүхэнд дунд нь тавья. Яагаад усын спортод дурлах болсон юм? Усын спортоор хичээлэхийн юу нь гоё вэ? Ер нь гэхдээ бага байхдаа та бүр балчир байхдаа голын усан сэлж ирсэн юм уу? Эндээс ер нь их үүсвэр нь гарч ирсэн юм уу? Яасан, ийсэн. Сар байлс тоглолтоо авсан уу? Аймаг яг. За. Би бол зүгээр анх сэлж сурах зорилгоор орсон. Тэгээд одоо 2013 онд тэр төвийн шагшаагт орчихсон. Хэдэн настайс хичээлж эхэлсэн? Анх 7 настайдаа сэлж сурсан. Ямар байсан? Анх сэлээд хэцүү байсан уу? Хэцүүсэн. Тэгээ юунд гоё юм? Яа чаманг өдөө олон жил ингэж хичээлэх юм гоё. Чамаг хатаад зүгээр та цаанаас л гэж санагдал. Дуртай. Дээрээс үү тий дээрээс. Марлаа. Би бол манай аав ээж хоёр гоё гээд бас манай ээж бас сэлдэг байсан. Тэгээд ээж маань намайг гоё гээд тэгээ оруулсан юм. Тэгээ чамд юу чамд гоё санагдсан уу? Уул анх ороход амар хэцүү байсан. Тэгэл би бүр гармаар санагдсан. Тэгэл одоо 3-4 жил явсан учраас амар гоё болсон. Тийм одоо сурцсан учраас гоё шүү дээ тий. Анх юу нэг ямар одоо сэлж сурахад анх юу хэлөө сурдаг? Хэл сурдаг. Ихэл сурдаг. Эхи Мэлхийгээс тий. Яа.
Би одоо ус спорт хичээлж эхлэж байгаа шүү. Ах нь бол анх сэлж сурахтаа Жапаяар л сурч. Хөө та сэлж чаддсан юм уу? Чадлагүй яах. Тэгээ хөвсгөлийн хөвгт шүү дээ. Тийм эсвэл далайн хөвгт. Өө бүр далаад сэлдэг. Тэгэхээр далаа дараа сэлэхгүй хаа. Далаа сэлэхгүй. За өвхөн Сэлж болохгүй гэж. Тэр хөвтөө усан яа сэлэх юм. Би бол анх жоохон хөдөө өгдөг гэсэн, голд сэлдэг гэсэн. аль нутгийн хөвгт? Дорнотон ч уусан. Аа за. Тэнд сэлдэг байсан. Аа за. Зүгээр голтон. Тэгэл анх дүүтэйгээ хамт орсон. Зүгээр хамт дүүгээ харах гэж ороод тэгэл нэг жоохон дуралцсан хөдөө явсан спортод. Сэлэх үед нэг жоохон тийм гоё газаас хөндөс юм шиг санагдав. Хүндээ шээс нэг тийм үү? Газар гоё нисэж байгаа юм шиг. Тийм үү? Тийм болохоор энэ бол өдөр бол харахад гоё байдаг. Тэгэл хүнд бэлтгэлээд авахад дараа нь тэгэл амар гоё санагддаг. Тэгэл нэг хүнд юм авцсан болохоор. Тийм үү? Тийм. Ортносон гэвд. Би бас анх сэлж сурах гэж төв бассейнд явж исэн. Тэгээд манай надад заажсэн багш маань ингээд намайг одоо тамирчин болоод үзээч гэж намайг тэгжсэн. Тэгээд анх сэлж сурах. Явсан. За анх усын спорт юу гоё юм? Юу гоё. Тэгээд та нар магадгүй ингээд за ингээд энэ хүүхдэд ингээд чөлөө цаг ихрхий аж өнгөрүүлдэг үгээ та нар хамгийн түрүүнд барал бассейн руу явдаг байх тий. Юу нь гоё бассейндээс илгээр ингээд тайвширд юм уу? Стресс тайлагдах уу? Яг юу нь та нарыг татаад байна? Зүгээр сэлгэн л гоё. Сэлгэн л гоё тий. За өөрөнд нь би нэг анх нэг ингээ усан ориглоорт ингээд Тэгвэл ороод живээ тэгээд нэг ихч надад байгаа. Тэгэл ер нь тэгээд бас илүү талчинтэй байсан. Тэгэл яг тэгээ аав ижил усан спорт руу оруулаад. Тэгэл сэлэлээ чинь да. Ер нь одоо манай редактор манлагтай манай одоо ингээ усын спортоор хичээлж байгаа өсвөрийн хамгийн одоо шилдэг тамирчид гэж та бид надад хэлсэн. Тэгээд ер нь ингээд анхны үсэг ирээдүйтэй тий. Хамгийн анхны тэмцээнүүдийг бүгдээрээ яриа тий. Анх тэмцээнд оролцоод тэг яг ингээд сэлж явах таам бүхэн бод хүнтэй оролцохоос илүү цагтаа оролцдог тий. Тэгээд тэр ингээд амьсгаа хуваарлал гэл бүхэл юм одоо сэтгэл зүйн үед ер нь ямар байдаг вэ? Анхны тэмцээнүүдээ бүгдээрээ яриадэх оо. Тэгээд за би бол анх 2014 онд тэмцээнд орчихсон. За юуны тэмцээн байв? Ингүү тал гэж цомын төлөв тэмцээн. Орчихсон. Тэг ямар амжилт гаргав? Ямар байсан? Одоо тэр дурсамжийг эргээд яриад. Анх удаа тэмцээнд орж байгаа болохоор амар олон хүүхдүүд хараад амар сандарсан. Надаас илүү ч юм санагдал тий. Тэгэл өөрөөхөрөө байж чадаагүй. За Марлин. Би бол анх 2016 онд Ингүү талаас цомын төлөв тэмцээнд орж исэн. Тэгээд тэр тэмцээн дээр би орж явахдаа 8 настай байсан. Тэгээ 8 настайдаа би нэг алт 2 мөнгө авч ирсэн. Хөөх тийм анхны тэмцээнээсээ юу? Ямар ундаг юм. Тэгээд дэлфин дээрээ нөгөө нэг гарааг нь мэдхгүй тэгээ нойлуулж исэн юм бас. Оо тийм үү. Гараанаас өөр үт юм уу? Яа дээ. Бас өөр хүүхдийн нэртэй андуураад манай хэсэнд бас марл гээд нэг ани явдаг байсан аахгүй. Аа за. Тэгээд марл ани явах гэж одоо тэгээ яваагүй байсан чи би байсан. Оо матай тий хаансаа. Ихтэйс медаль асууж шүү дээ. За. Би бол бас нэг сайн хэдэн онд сайн мэдэхгүй байна. Бас ингүү талд орж ирсэн. Юу ингүү талын хамгийн том тэмцээн байд юм уу? Өсвөр үе идэрч байсан. Аа тийм үү тий. ер нь хичнээн хүүхд ордیں۔ Тэр ихэд л олон хүүхд ордیں۔ Их орно шүү дээ. Тэгэл энэ бол би анх сурж гэлжсэн байхгүй юу тэгээд ороод удааг байсан. Гэхдээ би тэр үед нь хугацаагаа ахиулж ирсэн байхгүй юу 7 секунд ахиулж ирсэн. Амар байлсан. Юу хэдэн метр дуралддээ? 50 м, 100 м тэгэл энэ бол 50-с тийш. Аа за 50 м та нар одоо хувийн рекорд хийдэ. Минийх гэвэл одоо 50 м-т би 26 секундтэй явдаг. Оо за 26 секунд би бүр минут цаг гэж яриадсан чинь те. За болсон гэв. Ахны тэмцээн. Миний анхны тэмцээн 15 онд төсвөрийн авраг болж ирсэн. Аха. Тэгээд тэр тэмцээнээр ингээ жоохон айдтай байсан. Тэгээд тэр тэмцээнээс анх 50 финээр миний хүрэл авч ирсэн. Тэгээд ер нь мондол шүү дээ. Сугрын. Би бас баяраа агшаас өөр нэг багш нар явж байхдаа зүгээр нэг ээжтэйгээ цуг нэг тэмцээнд орж явчихсан. Амар хэцүү л байсан. Сандрал. Баах олон хүүхдүүд. Та нар одоо Тийм, ер нь бол гэр бүл эцэг их бол их нөлөөлд юм байна шүү дээ. Одоо бүгдэрийн чи ээж аав нар бассейнд явдаг юм байна. тийм шүү дээ. Бассейнд явдаг юм байна.
гэж ойлгож болох уу? Ээж аав. Үгүй юу? Тийм манай ээж нь үсэн цог хүсдэг ус байхгүй юу. Тэгээд чадаагүй болохоор бас намайг явуулахыг дуртай байдаг. Тэр үедээ явж чадаагүй. За та нар бүгдээрээ нэг багш дээр хичээлдэггүй. Одоо ингээд нэг баг гэж явдаг уу? За хамтдаа хичээл. За хамтдаа хичээллэх үү? Тийм. 7 хоног хэд удаа хичээлж байна? 7 хоногийн 6 өдөр гэсэн үнэн үү? Өөх нэг явахдаа хэдэн цаг байх вэ? Тэгээд бэлтгэл дуустал бар юм да. Тийм үү. За та баруул нэг гэр бүл шиг нэг найз нөхдөд шиг ах トゥ уус шиг эх トゥ уус шиг болцсон байна шүү дээ. За хоорондоо хамтдаа байхад ер нь хэр хөвгчлээ байна. Нэгнийхээ одоо нэгнийгээ бас ингээ хурцлах тий дасгалжуулах тий чадахгүй зүйлийг зааж өгөх бас хүн нэг сэлж явахдаа өөрийгөө хардггүй шүү дээ тий тэр гараа зогсож байгаа хүн бас алдааг нь хэлж өгдөг баг. Ер нь та нарын хамгийн сайн зөвлөгч хамгийн сайн шүүмжлэгч нь хэн бэ? Одоо хамгийн бүгдээрээ шалгаруулна. Би л байна. Оноо Цэлмэг юм сайн хэлгөө. Тэгээ цэлмэг хэр юу шудраг хэлж байна. Юунаас гайгүй шудраг хэлж. Яаж ч таалаа миний сүүлийн тэмцээнд аяг хэрэг болж лээс. Эвгүй тийм том зөвлөл өгчлээс. За сүүлийн тэмцээн одоо хий заасан. Сүүлийн 4 сарын 11-нд. Оо сайхан болсон юм шүү дээ. За тэр тэмцээнд ямар амжилт гаргасан? Насны ангилал гэж бас байгаа шүү дээ. Нөгөө цэлмэгтэр чинь жоохон том болцсон. Тэгээд 15-аас 17 нас орсон. Тэр өдөр 15 таа юу? Тий. За. Нөгөө наснууд хамгийн бага нь болохоор. Тийм шүү дээ. Нөгөө 17 настай гутаа ч уралдгаар хэцүү шүү дээ. Тэгэл энэ бол сүүлийн тэмцээнүүд нэг шагнал бол авч чадаагүй. Та нар ч түр нөгөө камер рек эхлэх өмнө тажхан л инегэлсэн ч одоо яг юм яхаар Ер нь энэ яг спортын усын спортын төрлөөр манай одоо яг ганц одоо төв гэж байгаа шүү дээ. Усын спорт үндэсний төв гэж байгаа. Төв бассейн. гэж ярьдаг шүү дээ. Төв бассейн та нарын сургалтаар ингээд одоо энэ жишээ ингээ авч байгаа шүү дээ. Одоо за энэ хүүхдүүдийг ингээд одоо секцэндээ авч ажиллуулъя гэдэг. Тэр тодорхой шалгуураар авдаг уу? Тийм, ер нь бол яг нэг тогтсон цагуудад сорилж авдаг байхгүй юу? Сорил аваад тэгээд ахихгүй гэж утсан хүмүүсээ хасдаг. Тэгээд ахих боломжтойнууд авч үлддэг байхгүй юу? Зөв. Тэр юу байгаа штэ олон хүүхдүүд дундаас тэр чинь мэдээж үе одоо та нар бол яг үеийнхнээсээ ингээд шилэгдээд үлдсэн хүүхдүүд гэж ойлгож байна. Ер нь шигшээ баг. Шигшээ баг юм шиг. Шигшээ Шигшээ баг. Тэгтээ тийм юм дээ. Төпсөн шинжлэгцэн одоо гоё болцсон уу? Ер нь сүүлд нь шинжлэгцэн гэж би сонсч байсан. Онцсоосроо гэдэг гоё болсон гэдэг. Одоо та төпсөнд явж байна уу? Тийм. Ер нь дүүшин зассан, дүүшин аяг гоё болсон юм. За одоо нэг олон улсын тэмцээнд орно гэж юм те. Мэдээж хэрэг одоо нэг манай төпсөн чинь 6 замтай баха те. 6 замтай лөө. Олон улсын тэмцээгээр илүү олон замтай болдог ч юм ингээд нэг арай нэг тийм арай өөр болдог шүү дээ. Олон улсын тэмцээнд орох, Монголдо тэмцээнд орох хоёр ялгаа нь юу? Одоо анх удаа явж үзэж гин үү эсвэл? Би бол анх удаа явж үзэж байна. За. Гэтэ ер нь бол Монголд оролцоход 25 м бүсэнд оролцдог байхгүй. За. Энэ гадаадуудад ер нь бол 50 м бүсэнд оролцдог юм бэл. Үзег болгож байгаа сонирхол баг. 25 ч эргээ буцаад ингээ явдаг ш тийм. 50 бол тэр чигтээ очихоор жоохон сэтгэл зүйд амар хол юм шиг санагддаг тийм. Ядаж 25 за 25 бид нар барчлаа шүү буцаад 25 гэдээ батбасан сэтгэл зүйд нэг арай гоё байдаг ш тийм. Сэтгэл зүйд. Миний хувьд бол өмнө зөндөө олон тэмцээнд орж исэн. За. Тэгээд тэр нь бол баг ялгаагүй санагддаг ш тийм. Одоо гадны тамирчид тэр нь хэр хүчтэй. Гадны тамирчид бас амар хүчтэй юм лээ. Одоо усын спортоор одоо хамгийн лаг орон ямар орон байна? Миний хувьд бол Америк юм. Одоо та нарын хамгийн шүтдэг үлгэр дурайл одоо тамирч хэм бэ? Владимир Морозов гэдэг нэг орсон тамирч юм. За. Энд чи бас яг ер нь бол тийм. Гэтэ би бас нэг тийм амар судалж моддгүй л хөө тий. 2016 оны Олимпиад руу нэг Америкийн тамирч айгүй мундаг бүх баг төрөлдөө дандаа алтан медаль аваадсан чи хэм бэлээ. Майкл Фелипс. Яг зөв. Майкл Фелипс. Харин яг тэр айгууд мундаг тий. Ер нь та нар одоо магадгүй одоо ингээл одоо бид нар чинь ингээл олимпийн наадмууд ингээл явж индээ та нарын нас ингээл явж ин одооноос ингээд бэлтгэж байгаа хүмүүс ер нь та нар ирээдүйн хитийн зорилгоо юу гэж хардаг вэ? Олимпийн наадманд орё гэсэн бодол байдгүй юу? Байж шүү дээ. Баястэй. Нэг л олдож ирсэн их тий. Олимпиад явж үзмээр шүү дээ.
Марлын ямар тамирчин шүтдэг вэ? Хардаг вэ? Би бас ямар ч тийм тамирч өнөр мэддэг. Монголын хамгийн мундаг нь хэм бэ? Монголд ер нь хэнийг одоо хинээс үлгэр дуурайл авдаг вэ? Одоо энэ тамирчин шиг болох юмсан, энэ их чиг болох юмсан, энэ их мундаг хүүхэд ч гэдэг ч юм хардаг нь. Тэгээ энэ Монголд одоогийн байдлаар олон улсын мастер аваад энэ бол Зандан бал гэдэг хүн байдیں۔ Бараг 7 Монгол улсын 7 рекорд барьдیں۔ Хөөх тийм үү? Тийм. Ямар рекорд тах вэ? Ер нь тэгэл би бас ямар сайн рекорд сайн мэдэхгүй байна. Гэтэл энэ бол бас сайн мэдэхгүй байна. Багш нар ер нь хичнээн багш байд юм. Та нар одоо хичээллүүлж байгаа багш нар чинь солигдож явах уу эсвэл яг нэг дагнсан багштай байх уу? Яг нэг боёрогшил дандаа. Зүггүй 1500 гэдэг чинь одоо 1 км 500. 1 км 500 ингэж уралдах. Тийм. Холын зам дөө. Хөөх энэ чинь одоо. Юу одоо ингэ та нар яг сэлдэг төрөл нь гэж байх уу? Бай. За ямар төрөл вэ? 100-аар тэгээ 1500. Холын зам. Тэгээ 12-ын зэ. Өвөр 2-ын зэ. За өрөөр. Тийм. Марлын. Би л Ингэж аваад ингээл юу гэдэг. За энэ нь бол дүүнерт бол хэлэхэд бол үеийнхэн залуучуудаас бол та нар бас яг л адилхан нэг л ингээл өсөөл явж байгаа штэ. Тэгэхдээ та нарын цаг зав бүх зүйл бол бассейнтайгаа маш холбоотой байдаг баг. Ер нь тэрэндээ л их цаг хугацаагаа зарцуулдаг баг тий. Тийм. Гэтэ ер нь л би энэ бол нэг сурсных энэ олон спортоор сурах гэж боддог байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгэл энэ бол тэгээд бассейнаар хайдууд гэхдээ дундуур нь л явна тэгэл фитнес гээл. Тийм би энэ зөв хөгжил биш үү? Зөв хөгжлийг өгдөг штэ. Усан спорт бол гэдгээрээ тий. Бүх хөгжил, бүх бие, бүх гоё өвдөх шүү. За яг бүх спортууд л тийм л дээ. Гэхдээ ер нь ингээд бассейны юуны усан спортын улсуудыг харахаар мөр юм. Тийм. Тэ? Гар урттай. Мөч урттай. Та нар тийм байна уу? Яна Өсөөл эхлэв шүү дээ. нөгөө бүгдийн жигэд удаанаар хөгжүүлдэг байхгүй яг зөвөр удаанаар нэг жим юм шиг хурдан аим бак болохгүй. Ер нь ингээл жиг. Сугрын өдөр наах хэр тарган байсан. Нилээмсэн үү? Нилээ. Тэг хэр удаж шаасан. Тэггүй тэгэл аяандаа л алга. Одоо гоё нэ спортын бас гайхамшиг нэ шүү дээ. You have an Olympic champion in Joseph. Усан спортын хэрэглүүд ер нь бол хэр одоо ямар үнэтэй, ямар брендийн хэрэглүүд ер нь бол голчлт юм бэ? Ер нь нэлээд үнэтэй хэрэглүүд байдаг. Тэхүү тийм. Тэр шил мэлээс их чухал юм билээ шүү дээ, тий. Шил зүгээр нэг юм эрзэнтэй юм байт юм л шүү дээ. Тий, эрзэнтэй юм байна тий. Тэрнээс гадна бас та нарын тэр нэг юм ховц байна. Ингэж өмсдөг. Ховцонд бас их учир байд юм шүү. Ховцонд бол нэлээд учир байна. За ямар учир вэ? За тэрийг гоо тайлбар. Ер нь бол тэгээд тэрийг амар өмсгөр амар барьдаг. Тэгээд цусны эргэлт сайжруулдаг.
Тийм үү? Тэгээд ингээд сайжруулдаг. За. нэг ийм ингээд бодсон юм итгэхгүй л юм. Амар бариу. Усны эсвүүслийг багсах гад нэг бүр амар бариу өмсдөг байхгүй юу? За. Тэмцэнэ дуусгал ингээд тайлан ут ингээд гоё ингээд улаацсан. Тийм үү? Цагаалж хөхөрцөн. Тийм үү? Тэр нэг цусны бүсий баг бооч тийм шүү тийм. Тийм. Энэ сайжруулдаг гэдэг байна. Итгэхгүй л байгаа. Та нар усын спортоос гадна чөлөө цагаар ер нь хаана сурдаг хүүхдүүд вэ? 23 дахь сургууль. Оо тийм үү. Марлаа. Би л 30 авьяасны 93 дахь сургууль. Оо, гоцоо өстэй. 97. За. 24. Цогоор 5 дахь сургууль. Одоо болсондаг. Танаа ер нь сүүлийн усын спортоор хичээлж байгаа ер нь хэр олон хүүхдүүд ангийнхныгаа хэр уруу татчихээн. Усын спорт гойштой найзаа явъя мовъя гэж тэгж уруу татах тохиолдол нь. Манай ангиас бол нэг сонирхлоор сэрдэлдэг нэг 10-аас 20 хүүхэд байдаг. Хөө, мондог байна те. Марлаа ер нь таных нь хэр сэлж байна? Манай ангиас л нэг Баянголын бассейнд нэг 7-8 хүүхэд л явдаг. Харин манай бассейндаас манай ангиас нэг Чингүн гэдэг нэг хүн хамт явдаг. Тийм үү. Та хоёр хамт хоргоо байна. Хэр найзууд вэ? Хэр татна вэ? Бүр баян хамт явсараад амар сайн. Юу анх орж ирж байгаа дуулнаар бүр амар гайхажсэн. Тэгээд Чингүнэд чи анх удаа орж ирж байгаа юм гээ надаас асуугаад би үгүй шүү дээ бүр өмнө явдаг гэсэн хэлж. Тийм үү. За. Манай ангид бол нэг их байдаг юм уу? Тэгээ явсан хүсдэг хүмүүс аягүй олон байдаг тийм. Явъя гэсэн хүсэлтэй мөртлөө Хэрэгжүүлдэг. тийм боломжигоос гадна бас хаана яаж хандах Жоо мэдээлэл байхгүй. Тийм. Би бол ингэж ойлгодсон шүү дээ. Энэ усын спортын талаар мэдээлэл маш багатай. Хоёрдугаар манай бусад энэ телевизүүд болон бусдын мэдээллийн хэрэгслүүд улсын аваргыг явж байгааг даргадаг. Би амьдралдаа хань нэг ч телевизээр үзэж байгаагүй. Харин ТV тэгээ Монголын сэтгүүлтэй гардаг шүү. Тийм би Өөрөө авраг гарсан шүү дээ. Юугаар гарсан? Үндэсний телевизээр. Тэр л яах вэ гэхдээ анзааргүй. Би хараагүй юм. Би анхан 50 наслахтай нэгж тийм юу зургатаар харж байгаа. Гадны тэмцээнүүдийг Зөндөл харж ирсэн л да. Тэгэхэд ийм авьяаслаг олон сайхан залуучууд байдгийг манай одоо мэдээллийн хэрэгслүүд бол ди ялангуяа ер нь гаргадаг юм байна. Тийм учраас дүүнертэй цаашдын спортын өндөр амжилт гаргаарай гэж хүсэн өрөөж байна. За юу одоо та нар усын спортоос гадна өөр юугаар ер нь хичээлэх дуртай? Ер нь чөлөө цагийг хэрхэн яаж өнгөрүүлж байна? Ер нь танаа үеийнхэн юу хийгээд байна? Та нар айгуу сонирхолтой шүү дээ. эдрийн үеийн чинь ерөөсөө PC. Юу яриад одоо болцсон мэт тийм байна. Байгаа. Амар хассан. Орж олохгүй гэдэг нэг камер шүүж унарч үзтээ шүү дээ. Орсон хүүхэд залгын бүр цагдаагийн газар унарчтай ойрхон мэдэн шүү дээ. Бас зарим PC-нүүд нь. Тэгэл тэндээс нь камераар шүүж байгаа л тэгж бол хайж болоод тэгэл сургуулаас гаргаал харьяа сургууль руу явуулчихдээ. Тийм шүү дээ яг зөв тий. За цэрмгийн ангийнхан сагс. Манай ангийнхан бол ер нь байнга л сагсдаг болчихсон шүү дээ. Сургуулийн шиг шахахгүй манай анги. Тийм үү. За эдний анги бүгд л спортлол хөхтүүд юм. Тийм юм байна. За танаахан ер нь юу хийж байна? Юу хийж яаж өнгөрүүлж байна? Манайхан ч гэсэн ер нь бол ангийнх сая авьяастай. Бас манай эрэгтэй эмэгтэй хоёулын шигшээд байдаг байхгүй юу? Юуны шигшээд? Сагсных хүмүүс. За. Тэгээд бас би бас нэг жоохон суулаас жоохон гүдий. Тийм үү? Тийм. Эндөө шүү дээ. Одоо болсон л доо нэг Яа. жоохон ядраад. Жаа ядарч юм аа бас тий. Уртаа савраа ирээ. Манай ангийнхан чи тэгэл сагс хөлбөмбөг байвал явал. Тэгээд зарим болбол гэл. Тэгэл зарим хүүхдүүд нь болохоор тэгээд өдөөс ш янз бүрийн юмд явахгүй болохоор зүгээр цагаа яаж өнгөрүүлэх юм мэдгүй тэгэл бис зарим бий. Энэ нэг 5 хүүхдүүд л. Зарим нь тэгэл бол утасны PUBG гэл тэрэндээ л гоёгцсон ч тийм шүү дээ. Тэр спорт шүү тий. За уртаагийн анги. Манай ангийнхны хувьд бол ихэнх нь аюул спортлог тэгээд волейболын шигшээ, сасны шигшээнд юу ихэнх нь байдаг тэгээд. Ундаг тий. Ер нь бол одоо сүүлийн хүүхдүүд ер нь дийлнийхээ аюул спортлог болсон юм байна тий. Ер нь спортын ач тус нь ер нь юу гэж бодож байна та нар? Чирэгжүүлнэ. Тэгээд өндөр бол. Бас өргөлөө. Орлоо. Чи усын спортоос өөр ямар спортоор хичээлдэг вэ? Чиний дээр хуу.
Хөгжмөлөг. За. Өөр. Өөр ч одоо Би чиний царайхан ширээний тест тогломор царай тарагдаад байна. Тоглож ирсэн үү? Тэгэл агаарын теннис, газрын теннис өнөр гэл тоглож идэв. За чиний хувьд чөлөө цагаа хэрхэн яаж өнгөрүүлж байна? Хичээлд явахаас гадна, бассейнд явахаас гадна. Би бол ингээл гэртээ хичээлийгээл, англи хийгээл, тэгэл төгөлдөр ураад араад. Тэгэл ичээд тоглох заавч хаалтгүй. Яг зөвхөн нөгөө юм төлөвлөгөөтэй байхаар тий. За та нар одоо ингээд одоо 2019 оны та нарын хувьд төлөвлөсөн байгаа одоо тэмцээн уралдаан амжилтуудаа ер нь хэрхэн яаж харж байгаа вэ? Одоо ямар тэмцээнд ороод ямар амжилт ахиулъя гэсэн төлөвлөгөө байна вэ? Ер нь бол дараагийн тэмцээн дээр бол мастеруудаа хийх гэсэн зорилготой. Ер нь мастерыг ямар тохиолдолд авдээ? Хуцаагаар ахиулсан. Яг ингээд мастерийн нэг хугацаанд хүрсэн. Яг дат нь ингээ хугацаад өгөхгүй юу? Тэгээд тэр хугацаанд багтаж явбал зэрэг аав. Тийм. Тэргүй олон жил хичээлсэн гэдгээрээ биш үү те? биш. Эсвэл улсын тэмцээн өмчөнд орсон гэдгээрээ биш үү басаагүй. Тэрийг хэн очиж шалгаад вэ? Өөртөө нөгөө цагаа хараад. Амар том бэлгэцэн дээр гараад ирдээ. Би тэр ерөөсөж битгүй юм те. Системтэй ойлголтгүй болоо. Одоо ингээд өсвөрийн шгшээ баг гэж юм те. Танаа өсвөрийн шгшээ хэдэн хүүхдэд энэ та тоос. Өсвөрийн шгшээ гэж нь төв бассейн хаан шгшээ. Төв бассейн шгшээ үү. Монгол улсын гэхээр бас өөр үү те. Монгол улсын ямар хүмүүс ээ. Тэгээ арай байгуулгадаг байгаа. Байгуулгадаг. Та одоо төв бассейн шгшээ багийн өсвөрийн тэмцээн юм биш те. Тэгвэл танад хэдэн хүүхэд вэ? Манад нэг 20-с доош 20 л хүүхэд байгаа. Тэгээ тэр дундаас ингээд хэр амжилттай байх уу, дээшээ доошоо гэдэг үзүүлэлтүүд байх уу, бүгд нэг хэмжээнд байх уу? Тийм. Бага насныхан тийх үү те. Хэдэн хэдэн насныхан бэ? Ер нь бол тэгэл 6-аас 8-ын тэгэл энэ бол анхаас ууцтай хүмүүстэй тэгэл техникрээ сууд явдаг байхгүй юу. Тэгэл нэг арай нэг сайнууд нь томчуудтайгаа хамт хажуудлын замд хамт л байдаг байхгүй юу. Тэгэхэд бүр сайжаад их юм бол бас бидэнтэй хамт очиж идэлээ. Одоо анхлан сургалтаар би одоо 6-8 настай хүүхдтэй л хамт явах юм биш те. Тэнд нэг том юм хөвөөл живэл явж байгаа юм биш те. Нөгөө нэг юм юу хөвдөг юм өгчдөг те. Намаа гэмээр явуулах юм. Тэгэл эхлэх нь шүү дээ те. За ойлголоо. За тэгвэл чөлөө цагаа тэгэж өнгөрүүлт юм байна. Дараагийн тэмцээнд тэгж төлөвлөж байгаа юм байна. Та нарын хувийн рекордууд нь хэдэн минут? Одоо ингээд 50 м-тэй хэдэн секунд байх юм? Минут гэж буруу гэдэг. Секундээр л те. Би ер нь өрийн төрөлд ордог. Өөр ойрын зайд энэ бол 200-аас хэтэр дөрөв нэг. 200 м-ээс үү? За. Өөр 50 рекорд бол би одоо 26-д явдаг. За секундтэй. 100-д нь би 58-д явдаг байхгүй юу? Ер нь хамгийн дээд амжилт нь хэд вэ? Ер нь 26-аас одоо 50 жишээлбэл 26-аас хамгийн бага явдаг нь хэдэн секунд вэ? Манайс чинь 23 л рекорд. Тийм ер нь хэдэн секундтэй бол энэ алтан медаль золттой авах уу? Хэдэн секунд ер нь явбал 20 байвал алт. 20 секундын хувьд алтан авах уу? 20 секунд болчих юм бол тэгэл ер нь бол шууд олимпийн Олимпийн цаг нь 20 секунд юм уу те. Хөөхтүүлж 6 секундын наан авах шүү. Гэтэ бас чанgal да. 1 секунд хасгаж 2-3 жил бэлтгэлээ. Тэгэл нилээх. 6хан гэж байгаа болгоч 1 секунд нь 2-3 жил. Чанга юм шүү. Тэгвэл 50 м-д бол 20 секунд нь олимпийн цаг юм шүү те. Тий. За, сороо чиний хувьд хувийн рекорд нь хэд вэ? 1500 м-т 19 минут 17 секунд. Сурдан л шүү дээ. Олимпийн цаг нь хэд вэ? Тэрх ч бараг 14 минут. Тэр хэвцэл.
Манайхас одоо энэ гадаад харилцаа марилцаа хэр байд юм бэ? Энэ Солонгос, Хятад, метод руу ингэж хамтдаа ингэж хамтдаа бэлтгэл хийх одоо та нар бол яг шинэ үеигээ явж байгаа. Тэ? Шинэ үеигээ явж байгаа. Та нартай одоо ингэж хамтарч ажлын барь гэсэн тийм гадаад харилцааны талаар хэр байдیں۔ Багш нар чи юм хэлдэг юм уу? Ярьдаг юм уу? Ер нь Оросоос сайн дэмжиж ажиллаж байгаа. Орсын намжтаас агуу мундаг шүү дээ, тийм. Одоо манай бейсболын яг та нар шиг 14, 5-та, 12, 3-та хүүхдүүд гарч байгаа байхгүй. Эднэртэй бейсболын юунд бол энэ Солонгосын бейсболын холбооноос багш ирээл ингээл багш дасгалжуулагч. Монгол тим ирсэн дасгалжуулагч байгаа юу? Ер нь бол яг усан сэл дээр нь бол сайн мэдэхгүй юм. Гэхдээ манай басан дээр нэг багш байдیں۔ Орос ирсэн. Бидний усан сэл дээр биш, усан полоор ирсэн. Бидэн заадаг байхгүй юу? Усан полог Оросоос ирж бидэн заадیں۔ Сүүл нөгөө Монгол улсын нөгөө усан сэлтийн холбоон дээр нэг финагийн тим шүүгч ирж нөгөө ингээд хүүхдүүдийн ингээд болохгүй байгаа юм чи ингээ хэлж явсан. Австралийн тим. Одоо та нарууд хамгийн одоо нэг юм эзэмшүүл зохих одоо техник нь юу байдгийг одоо тэрийг л одоо эзэмшчихвэл биднэрүүд бол ингээл амжилт гаргахад маш одоо тийм том төлөвлөс болно гэдэг. Ер нь бол тэгэл гулсалт. Эргэлт цинкл. Тэр оролт бас тийм өсрэлт оролт байна тий. Тэр урт гулсахын талаа хэцүү шүү. Тэр яг ер нь сурчвал гайгүй. Тийм. Энэ бол манай багш нь гараа сайн бол барай сайн гээл ер нь бол гарааг аягүй сайн чухалчдаг байхгүй. Өсрэл гулсаад орох хэлээд байгаа шүү тий. Тийм гулгалт гэж. Зүг үү тий. Эргэлтийн дэмэдэд байгаа. Цикл гэж юу вэ? Цикл гэж ус руугаа ороод тэгээд хөл цохилдог. Усны дотроо. Яадаг хөл. Тэгээд ус руу ингээ шумбаа орчиж байгаа шүү дээ. Тэгээд хөлөөр ингээ хөл цохилдог байхгүй юм. Хөлөөрөө хөл цохноо. Усны дотор нь За. гээл усаар ингээ шумбаж орчоод усны дотор нь ингээл хөдөлгөөл. хоёр зэрэг мэддэг. Яг тэр хөдөл түлхэлт юм биш үү? Ер нь хөлөөрөө араас түлхэлт аваад. Сони спорт юм аа. Багш нар ч байсан бол бүр гоё дэлгэрэнгүй гоё ярих байсан юм байна тий. За, ер нь усын спортынхаа ер нь хамгийн одоо нөгөө хөвшин тамирчин ер нь хэдэн нас хүртэл яг энэ спортоор одоо тэмцээн болдаануудад яваад ингээд амжилт гаргах одоо насны хязгаар нь хэд вэ юм бэ? Ер нь бол одоо болж байгаа тэмцээнүүд дандаа 15-аас дээш насны хязгаарлалтгүй байгаа. За. Өсвөрийн идэрчүүдээс бас тэмцээнүүд нь За, насны туршид бол хэд хамгийн дээдлийн насны хэд вэ? Ер нь тэгэл л та 40-д өгөх. Тийм үү? Тийм. Гэтэ бас нэр тусад нь мастерс гэх тэмцээн болдог байхгүй юу? Багш нараас олж болох хөшмөс гэсэн. Мастерууд олцдог. Зөвхөн мастерууд олцдог. Бас яг үү те? Тийм. За та нар одоо Монголын одоо мундаг тамирчингаар та нар зандан бал гэж ярьсан те. Өөр тамирчид байдаг юм уу? Байна. Зөндөө байгаа шүү дээ. Одоо нөгөө сүүлд тийм юм нэлээд олимпиад явсан нөгөө нэг хүүхдүүд байгаа шүү дээ. Сүүлийн нөгөө тэр чинь хайцээ. Амар гэж найзаа гэж асууж байна. Тэр нь гадны тэмцээн гадагшаа яваад ингээд тэнцэнээс суралцаад явчихсан юм болоо. Тэр нь та нар Монголын одоо энэ усын спортын ирээдүйг юу яаж харж байна? Одоо та нарын үеийн одоо ингээл мундаг хүүхдүүд байна. Та нартай зэрэгцээд хичээлээд яваа хүүхдүүд байна тий. Та нар Монголын усын спортыг юу нь бол цаашаад ямар байгаасаа гэж хүсэж байна. Та нарт юу байвал илүү гоё хөгжгөө дээ. Тэгээ ер нь бол айгу өсөж явж байгаа тий. Хурдцтай яаж байгаа спорт тий. Тэгээ ер нь л нэг Монголд сайн дэлгэрээгүй болохоор тэгтэл энэ бол гадаадуудын тэмцээнд явахад нөгөө сайн бас болоогүй спорт болохоор хүмүүс нь бүгд өөрийнх нь залзыг өөрөө даадаг байхгүй юу? Тэгэхээр тэгэхээр бас нэг жоохон явах жоохон хэцүү бас. Тийм байна. Тэгэхээр жоохон хэцүү л байт бас. Хэрэг медаль аваад ирвэл шагналын том биз дээ. Том ш тэгэл. Том захтай. Том захтай. Ясаа явж үзег болох тэгэл. За ээж аваад нь хэр сайн дэмжиж байна? Сайн дэмжиж штэ. Хүүхдүүдээ бол ялуулах явуулах гад. Тийм. Ер нь бол тэгэл намайг бол ер нь бүхэл таран дэмждэг ш. Ер нь бол аль болох явуулчих гад үзнэ.
have an Olympic champion in Joseph. Ямар тач ингээд урилга хүлээн авсан хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд цаашдынхаа тэмцээн оролдоонуудад өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд та нараас үеийнхийнх нь урайлаад юу гэж хэлмээр байна. Бас өчлөө цагаа хандаж тий ганцхан PUBG тоглоод ингээд яваад авах ш тий зөндөө олон одоо сонголтууд байна тий. Та нарын хувьд ингээд спортоор хичээллэхэд ямар гоё байгаа тэр мэдрэмжүүдээ бас гоё үзэгчтэй хуваалцаач. Ер нь ингээл 7 хоногт 3 удаа орохдоо ингээл 2 цагаар орчиход л ер нь сонирхолтой шүү дээ спорт. Тэгэл гэртээ нэг сууж яснаас л дээр саатаад л. Тийм шүү дээ тий. Тийм бэ. Марлын. Манай марлыг завгүй. Өдөрөөр тоглоод ангид хилээ тавтаад хажуугаар нас спортоо хичээлдээл. За чи үеийнхэндээ юу гэж хэлмээр вэ? Усын спорт бол хичээлэх юм бол амжилтанд хүрч чадна. Басаа тийм те. Ер нь хөлс их гаргаж ин тэр чинээгээр нас шагнал ирдэг шүү дээ те. Амжилт гаргахад ер нь чамд ер нь одоо хамгийн анхны тэмцээнээс л медаль аваад эхэлсэн гэж. Одоо чи дараагийн тэмцээн чинь хизээвэ? Одоо 6 сарын хэдэнд. За ямар тэмцээн болох вэ? Сүхбаатар шүү дээ. Midway challenge гэдэг. Тийм үү те. Та нар бүгд явах уу? Тийм. Сүхбаатар аймагт уу? Тэрнээс гоё усын спортын юу байгаа те. Бассейн байгаа юу? Сая шинээр нэгтсэн. Тэр шинэ бассейныг очиж санджихна шүү дээ те. Манай хотынхаа очиж. За ямар бассейн байна гэл. Ер нь гүн хийдэд юм бэ? Та нарын уралд. Гүн ер нь бол 3 метр. Тэр үсэн бас амтгүй. Одоо шинэ очиж үзэж байгаа юм чи. Эрдэнтийн бассейнд очиж үзсэн үү? Үзсэн. Тийм. Эрдэнтийн бассейн бас гоё ш. 3 метр. Та нарууд ингээл хамгийн одоо нэг юм сэлгээд айгуугаа тийм дотн санагддаг бассейн юм ямар бассейн вэ гэдэг уралдахад ч юм уу сэтгэл зүйд амар гоо нэг тийм гэртээ байгаа мэттэй нэг юм өөр юм байна. Танаа бассейнд тэмцээнүүд болно нэстэ тий. Ер нь хамгийн амжилт гаргахад нөлөөлдөг одоо нэг тэмцээн уралдаан болж байгаа газараас айгуу чухал байдаг шүү дээ. Өөртөө бассейнд айгуу амжилт гаргаж ирсэн үү? Тэгээд хамгийн анхныхаа медалийг бассейн авчихсан байхгүй өөрөө бассейн дээрээс авчихсан. Би бас нэг анхныхаа медалийг авсан. Бассейн дээрээс авчихсан. Би ч ялгаагүй гэнэ. Би бас хилэнгээд авчихсан. Тийм үү? Үгүй Эрдэнэтэд хилэнгээд авчихсан. Ер нь одоо жилд одоо хэдэн тэмцээн оролдсон болох вэ? Усын спортын? Жилний 5 6 л. Бас гайгүй чамлахаар бол юм шүү. Зундаа их болох уу, өвөлдөө их болох уу? Өвөлдөө. 100 юм жоохон амралтын байдлаар шилжчихв тийм. За та нар одоо хичээлээ тараад юу хийх гэж байна? Одоо хичээлээ бас бэлтгэлээ хийгээл явах уу? Тийм үү? Хичээлээ тарсан. Хичээлээ тараад шууд дэлхийн гол хөрөлөө шумбах гэж явдаг уу? Голыг очиж тайлбар болдог юм. За зуны амралтаа хэрхэн төлөвлөж байна? Зуны амралтаараа юу хийхээр та бүхэн төлөвлөж байна вэ? Бэлтгэлээ хийх юм уу? Тийм шүү дээ. За гэр бүлийнх нь аялал төлөвлөж байна уу? Арай төлөвлөж хэмжээг байна уу? Арай л хэмжээг байна. Бүгд манайхлаар 1 сар хөдөөгөр аялна. Ямар гоё юм бэ тийм. Аавын нутаг руу явна. За марлын төлөвлөгөө бол гарсан л байгаа юм байна. За буснаа бэлтгэлээ хийгээл гэсэн төлөвлөгөөтэй байна уу те? За тэгээд олон сайхан уралдаан тэмцээнд орж тий олон сайхан амжилтуудыг бүтээж бий болгож тэгээд та бүхдийн цаашдын энэ сайхан спортын гаранч нь өндөр амжилтыг хүсэж байна да ах их ч хоёр нь. Урилга авсан хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд та нар нь хамтдаа ер нь та нарын хамгийн хин бэ? Зөв тэрийг нэг тодорхойлчих бүгдээрээ. За согор ер нь хамгийн чиний бодлоо танаа энэ багийн хамгийн одоо өнөөдөр энэ цугласан ба 5 хүүхдээ хамгийн нарийн чинь хин бэ? Хамгийн гонгонд олдсон хин бэ? Хамгийн инээд муунтаа хин бэ? Хамгийн их хилдэг нь хин бэ? Энэ ардгийн хамгийн шоглуулдаг содоолох та. За хамгийн шоглуулсан одоо за өөр. Тэгэл хамгийн их инээлэгдэг нь сугардаа тэгээ. Тийм. Яагаад тэгээд ийм дарах вэ? Хошин мэдрэмжтэй. Харангуут инээд. За өөр. Тэгээд хамгийн өндөр нь хин бэ? Тэгэл энэ хаачихсан шүү дээ. За хамгийн өндөр нь цэлмэг байх нь. За хамгийн олон медальтай нь хин. Уртаа. Яг мэдсэн. За хамгийн дараах нь хин.
Марл. Үгүй. Марл. Ачаад сууч яана тань. Тийм. Ой зэлмиг юм уу? Тийм үү? Нүдэрэ дахиад зүгээр. За хамгийн он сургахтаа юм бэ? Марлгаа. Үгүй бага ингэж. Бага ингэж. Мархад хэдгээр ингэ? 5 5 дахь юм аа. Ямар хөөрхөн юм бэ? Марл шиг юм дараах хүүхд болж байгаа юм шүү те. За тэгвэл хамгийн хідэн юм бэ? Содо. За хамгийн том чихтэй юм бэ? Чихээрсээ бодож байгаа юм гэж. Энэ бол тийм. За маш хамгийн инээд муутай юм бэ? Хамгийн инээд Суур. тань. Сугаар. Үгүй энэ өөрөө нэг инээд чирдсээд амар инээд гэхгүй нэг инээд чирээ. Тийм. Зүгээр л юу юм гэхгүй. Тэгээ та нар баг сугарыг инээж байгаа гараад инээчгөө. Тийм. За хамгийн тос чинь юм бэ? Биш дээ. Аа зөвхөн дараах хашаад хамгийн гол одоо амнацыг авчиж байгаа шүү дээ чанаруудыг. За та нар төрсөн өдрүүдэд яаж тэмдэглэдэг вэ? Тэмцээнд явсан үед бол бүгдээ хамт тэмдэглэдэг. За хамгийн гоё тэмдэглэжсэн хамтаа тэмдэглэж төрсөн өдөр хэний төрсөн өдөр вэ? Тагийн зүйлс гардаг шүү. Тийм үү? За яаж тэмдэглэжсэн юм? Сүүл сэлэнгэд бид нэр 20 хоногийн бэлтгэлээр явхад миний төрсөн өдрөө тэнд бас таарсан байхгүй. Тэгээд манай аавч ирэх хотоос очил тэгэл сэлэнгийн хүүхдүүдтэй тэгээ манай ингээд бассейны хүүхдүүд ингээд бөөнөрөө нийлээс тэмдэглэсэн. Оо ямар хэдэн нас ирсэн? 14. Чиний хамгийн мартахаар төрсөн өдөр хийцээ байсан. Юу нэг жил яах. Энэ жил явах байсан уу тий? За босч байгаа нь. Марлын үед хамтаа тэмдэглэсэн төрсөн өдөр нь ямар нэ? Тийм үү. Хизээд болтой төрсөн өдөр нь. 7 сарын 2. Оо тэгэхээр яг амралтын үед хагас байгаа зүгэн биш тий. Зүгээр. За нэгний хараа хэр зочилдог вэ та нар? Хараа тэгээд тая 100 бол очлаа шүү дээ. Бид нар чинь баг байхдаа тэгэл баг эрг яг байхдаа бид нар чинь үүдийн нүдэл баг найзынхаа гэрт өөрийнхөө гэрт байгаа юм шиг хөргөчийн нуудлаар байдаг байсан. Тэр үе одоо өнгөрсөн баг тий. Ер нь бол байгаа. Байгаа тий. Тэр нэг гоё гин цайлга нөхөрлөл байгаа зү. Ээж аав нь хөөгөөд тахтал үгүй явахгүй гэж яваад. За баярлалаа ингээд хүүхдүүдтэй чөлөөтэй сайхан ярилцлаа. Тэгээд урилга авсан хүүхдүүдтэй маш их баярлалаа. Тэгээд цаашдынхаа олон сайхан тэмцээнүүд амжилт хүсье. Тэгээд ирээдүйд гоё их орныхоо нэрийг гаргасан, төрийнхөө дурлалыг их шиглүүлсэн. Мундаг сайн тамирчид гараа. Ийм сайхан тамирчид болоорой. Тэгээд одоо олимпиад ороход чинь нэг 18 наснаас ихтэй орж болдог тий 16 Ер юу? нь бол насны ангил байхгүй шүү дээ. Байхгүй юу? Танад бол орж болох нь шүү дээ тий. Ер нь бол одоо цагтай л. цаг нь сайн байх юм шүү дээ. Хөөх ямар гоё юм те. Тэгвэл магадгүй 20, 24, 24 оны олимпиад харж ах юм билүү те. Бас сонин шүү дээ. Юм гэдэг бол тэр үед тэгээд авраа болчиход хоёр их ах их ч байгаа март. Анхны ярилцлага чинь бид нар ингээл бичлэгээр ингээ ярилцчихлаа гэж хадгалаад үзүүлнэ та нарт. Баярлалаа үзэгчтэй. Тэгээ маань нэвтрүүлэг намд үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ дахин сануулхад нэвтрүүлэг маань хэдийн 22 цагаас явж байгаа ч гэсэндээ бид нэр хүүхдүүд орж байгаа учраас өдрийн цагаар бичлэгээ хийсэн байгаа. Тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлэгт маань төв бассейн шгшээ багийн одоо өсвөрийн одоо шилдэг тамирчид маань ирсэн байна. Тэгээ сүүлүүдээс усын спортоор хичээлж байгаа хүүхдүүдийн тоо маш ихээр нэмэгдэж байгаа юм байна. Тэгээд бусаддаа зөв үлгэр дуурайл болсон хийж биш одоо хийлж биш үйлдэлээрээ одоо бусдыгаа манлайлсан юм гайхалтай хүүхдүүд оролцлоо. Тэгээд уг нь бол камерын ард бол их хөгжилтэй нарийнч сайхан хүүхдүүд яриа. Камер харж хараад бие бариад. Камер харахаараа бие бариад их даруй төлөв болчихлоо. Тэгээд хүүхдүүдэд маш их баярлаа. За баярлалаа. Баярлж байгаа. Баярлалаа гаяа тий. Баярлалаа. Тэрс баярлж авч харагдахгүй ах ээ. Дотгошоо юу. За баярлалаа үзэгчтэй. Тэгээд нэвтрүүлэг тамдас үзэгч та бүхэнд баярлалаа. Нэвтрүүлэг манд дуусж байгаач Эко телевиз эфир үргэлжлэж байгаа шүү. Баярлалаа. Иргэ болцъё. Баярлалаа.